Улсын хурлын дарга, улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрхэд төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгаалan хамгаалал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр алдар хүнд улсын баталгаа хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгоор задруулж үл болох төр байгууллага хувь хүний нууцыг хуулиар тогтоо хамгаална гэж оруулснаар хүний мэдээлэл хайх, хүлээн авах, ашиглах эрхийг гагцгүй хууль батлах замаар хязгаарлах, аливаа нууцыг хуулиар тогтоох хамгаалах эрх зүйн үндсийг тодорхойлсон. Монгол улсад төрийн нууцтай холбоотой эрх зүйн зохицуулалтын үндсийг 1995 онд баталсан төрийн нууцын тухай болон төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиар бүрдүүлсэн. Улмаар 2016 онд төрийн болон албаны нууцын тухай хуулийг шинжилсэн найруулгыг баталж төрийн нууцын жагсаалтыг засгийн газар баталдаг шинэ эрх зүйн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр өмнө нь улсын хурлаар зөвхөн улсын хурал хуулиар тогтоож байсан төрийн нууцын жагсаалтыг засгийн газар дэлгэрүүлэн баталгахаас гадна нууцыг шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах, төрийн болон албаны нууцтай холбоотой журам заавар батлах зэрэг эрхтэй болжээ. Гэвч төрийн болон албаны нууцын тухай хууль нь мэдээллийг төрийн нууцад хамааруулах шалгуур үзүүлэлт тодорхойгүй, төрийн нууцад хамаарах мэдээллийн хүрээ хэд их дэлсэн, төрийн нууцад хамааруулж болохгүй мэдээллийг тогтоогоогүй зэрэг зохицуулалтын алдаатай байна. Мөн эрүүгийн хууль төрийн нууцыг олж авах, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо иргэд сэтгүүлчдийн хүний эрх хамгаалах хууль ёсны үйл ажиллагааны онцлогийг тооцохгүйгээр тогтоосон. Энэхүү зохицуулалтын алдаанаас болж төрийн нууцад хамаарах мэдээлэл 1995 оноос 2004 оны хооронд 24-өөс 17 оны хооронд 61 байсан бол төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль хүчингүй болж засгийн газраас төрийн нууцын жагсаалтыг баталдаг болсноос хойш төрийн нууцад хамаарах мэдээллийн тоо 9 дахин нэмэгдэж 575-д хүрсэн. Албаны нууцад 59 байгууллагын 882 мэдээллийг оруулж иргэдийн мэдэх эрх зөрчигдөж байна. Мөн төрийн өмчт компаниудын өндөр үнийн дүнтэй худалдаа авалт, аптек гэрээ зэрэг олон нийтийн хяналттай байх ёстой үйл ажиллагааг төрийн болон албаны нууцын ангилд оруулж ирсэн мэдээллийн ил тод байдал, хэвлэл мэдээллийн хяналт, нээлттэй өрсөлдөөн цонхон шалгуулалтын зарчмыг бодитоогоор хязгаарлах нөхцөл бүрдүүлсэн. Үүний улмаас төрийн өмчт компаниудтай холбоотой олон тэрбум төгрөгийн авилга, албан тушаалын гэмт хэрэг ихсэж, төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал өгөх этгээдүүд холбогдох тохиолдол хэвэн явдал боллоо. Монгол улс сүүлийн жилүүдэд авилгалын төсөөлийн индекс, ардчлалын индекс, хэвлэлийн эрх чөлөөний индекс зэрэг олон улсын үнэлгээнүүдээр тогтмол ухарч байгаа бөгөөд төрийн үйл ажиллагааны ил тод байдал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Тухайлбал 2025 онд хуулийн засаглалын олон улсын индексээр Монгол улс 142 орноос 67 дугаар байранд ирэмблэгдсэн төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлага хэвээр байгааг харуулж байна. Энэхүү төрийн нууцын тухай шинжилсэн найруулга хуулийн төслийн зорилт нь Монгол улсын төрийн нууцыг хамгаалах, үндэсний тогтолцоо, эрх зүйн үндсийг тодорхойлж, мэдээллийг нууцлах хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Тус хуулийн төсөлд Монгол улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар баталж, төрийн нууц тогтоох, ил болгох эрхийг гагцгүй улсын хурлд хадгалуулж, хууль гаргахгүйгээр аливаа мэдээ баримт, бичих, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулахыг хориглох, төрийн нууцад хууль зөрчсөн үйлдэл, авилга, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл, хүний эрх чөлөөг зөрчсөн баримтыг оруулахыг хориглох, төрийн байгууллага бусад хуулийн этгээдийн мэдээллийг албаны нууцад авах зохицуултыг хасаж, тус мэдээллийг ил болгох зохицуултыг тусгалаа. Ийм төрийн нууцын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл түүнтэй хамт өргөн мэдүүлж, бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлал болон хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжиж, хэлэлц хэсгийг шийдвэрлэж өгөхийг улсын хурлын эрхэм гишүүдээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.